За тэгэхээр надад бол яг даалгавар өгдөө судалгааны ажлыг хэрхэн бичиж хэвлүүлэх вэ гэсэн ийм сэдвээр лекц уншаарай гэсэн юм даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр миний хувьд бол энэ даалгаврын дагуу тодорхой слайдуудыг бэлдэж ирсэн байна. Тэрэн дотор яг энд одоо яг өнөөдрийн миний ярих зүйлээ ингээд үндсэн 3 зүйл хуваацсан байгаа. За эхний хэсэг нь болохоор би өөрөө геолог аш нутгийн чиглэлийн мэрэгчлэлтэй хүн учраас ерөнхийдөө энэ чиглэлийн судалгааг төвхөр хийж явж байгааг бодмоос болоод энэ геолог эрс зайлгийн салбар буюу аш нутгал гэдэг маань юу юм бэ гэсэн маш товч танилцуулгыг хийсэн байгаа. Энэ бол одоо өнөөдрийн ихтгэлийн нэг 10-аас 15%-ийг авах. За тэрний дараа болохоор ер нь сургалт судалгааг хослуулах хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгжээш дараа нь судалгааны ажлыг илтгэх тайлагнах асуудал гарч ирнэ гэж би бодож байна. Тэгэхээр сургалт судалгааг хэрхэн хослуулж яана гэдгийг бол бас өөрийнхөө одоо юун дээр салбарын жишээн дээр бол бас нэг 15-аас 20% тийм ээ 100%-аар тооцох юм бол ийм нэг төвч 20 танилцуулгуудыг оруулсан байгаа. За тэгэхээр дараа нь болохоор судалгааны үр дүн бичиж хэвлүүлэх буюу эрдэм шинжилгээний өгүүлбэрийг хэрхэн бичих үү, юуг анхаарах уу, өөрийнхөө судалгааны үр дүнд хэрхэн илтгэх үү, юуг анхаарах уу гэдэг юм тийм ээ. Энэ чиглэлийн маш товч юм зүйлүүдийг оруулсан байгаа. Анхаарах зүйлүүдийг тийм ээ. Тэгэхээр яг ер нь бол юу л да одоо ч нэг глобалчлал болчихсон өөрийгөө ингээд маш сайн илэрхийлэх чадвартай байх хэрэгтэй байна. Дээр нөгөө интердисциплинари гэж одоо барууныхын их ярьдаг зөвхөн нэг юм хөөх биш тийм ээ. Хоорондоо харилцан хамааралтай ийм судалгаануудыг хийдэг ч юм уу эсвэл ийм баг болж ажилладаг ч юм уу ингэсэн тохиолдолд маш их амжилтанд хүрдэг. Тэр нь цаашаа авчиад хүний одоо та бүхний судалгааг тийм ээ үйлдвэрлэл рүү оруулдаг шүү дээ юм уу. Эсвэл бол бизнес рүү авчиж нэг компани тийм ээ бизнесийн үйл ажиллагаар оруулдаг ч юм уу. Ийм үйл ажиллагаа бол ерөнхийдөө 21-р зуун гарснаас хойш буюу за миний мэдхийн би 2000 он 21-р зуун гарахад Япон улсын Синдэ хотод байсан. Тэр үеэс эхлээд Японд бол маш их хөгжиж ирсэн юм байна. Тэгээ venture business ч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд ер нь интердисциплинари гэсэн бүр тийм департамент байгуулаад тэрэндээ зориулаад 6 давхар том байшин бариад ингээд ийм үйл ажиллагаа яг ч тэр үед аявуух явагдаж ирсэн байхгүй. Тэгээ өнөөдөр бас нэг 15-6 жилийн дараа манай Монгол улсуудаас ингээд хөгжөөд энэ илүү ингээд идэвхтэй болоод та бүхэн өнөөдөр ингээд лекц сонсоод байж байгаа нь таатай байна. За тэгээ юуны түрүүнд би энэ геолог эрс зайлгийн салбарын тухай маш товч танилцуулж гэж бодож байна. За ер нь бол геолог эрс баялаг гэж юу вэ? Геолог гэж юу вэ? Юу судалт юм бэ гэдэг надад ажиллах юм. За энэгээр тодорхойлохаас өмнө юугаар явах хэрэгтэй байсан. За гэдэг зүйл юу юм бэ? Юу судалдаг вэ гэхээр ерөөсөө бидний гол судалдаг зүйл бол энэ дэлхийн дотоод бүлэц. Энэ дэлхийн дотоод бүлэцт маань гадаадтай хэрхэн нөлөөлж байна? Энэ гадаадтай нөлөөлсний улмаас одоо хүн төрөлхтөнд бидний амьдрал аж ахуй тийм ээ эдийн засаг нийгэмд ямар одоо ач холбогдол ч юм уу ямар хор нөлөө үзүүлж байна гэдгийг л манай энэ геолог аш нутгийн салбарын усууд судалдаг юм байна. Тэгэхээр та бүхэн бол энэ зургийг ерөнхийдөө бол харж ирсэн баг тийм ээ. Дэлхийн дотоод үтцэн дотроо бол халуун хайлмаг байгаа, гадна талаар бол нэмгээ юм царцтас байгаа. Энэ халуун хайлмаг маань битүү савн дотор халуун юм байхад яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний хөдөлгөөнд оршдог байгаа тийм ээ. Энэ хөдөлгөөний болохоор конвекцийн хөдөлгөөн гэж нэрлэдэг. Конвекцийн хөдөлгөөн бол хуультай нэг бол мөргөлдөж явж идэг, нэг бол салж явж идэг. Энэ салж байгаа хөдөлгөөн явж байгаа хэсэгт бол ингээд далаа үсчээдэг байх юм байна. Яагаад гэхээр гадна талд бүтсэн тэр нэмгээ харьсан салаад ирэнгүүт тэлээд салж явагдаж эхэлж байгаа юм тийм ээ. Эргээд мөргөлдөж ирэх юм бол уул ус хөдөлгөөн үүсэж идэг байх юм байна. Гэвчээ тэгээд бол энэ процессыг бол судалж явдаг юм онцлогтой байх юм байна. За тэгээ яг ер нь бол бид нар өнөөдөр ингээд дэлхийн хэмжээнд бол 6 тип байдаг гэдэг ингээд хоорондоо энэ одоо далаагаар бүрээгдсэн тийм ээ. Энэ төвүүд байгаа шүү дээ. Тэгтэл өнөөдөр бас 200 сая жилийн өмнө буюу тийм ээ. Бидний нэрлэгээр бол Триасын одоо энэ цаг үед болохоор Африк, Индик, Антарктик, Өмнөд Америк, Хойд Америк, Евраз гэдэг энэ төвүүд маань иймэрхүү байдлаар бол бүгдээрээ нийцсэн байсан байгаа. Тэгээ эргээс салханд орчихсон. Тэгэхээр энэ маань нийлээд байгаа салаад байгаа нь юутай холбоотой вэ? Төрөний нөгөө нэг өмнөх зурган дээр харуулж байгаа энэ конвекцийн уурсгалын нөлөө газрын гадаргууд нөлөөлж байгаа юм нөлөөлөл. За тэгээд үүнтэй холбоотойгоор бол амьдрах эволюц өөр байна тийм ээ. Жишээлбэл нь одоо 4.6 тэрбум жилийн өмнө манай дэлхийг үүсгэн гэж үздэг байна. 4.6 тэрбум жилийн өмнө.
Түүнээс хойш бол амтан бол энд бол микробод жижиг хэмжээний микробод байсан. Амтны их үүсвэр бол Кембрийн үеэс буюу 550 сая жилийн өмнөөс бол нэг эст амтан бол үүсч хэлсэн гэж үздэг байна. Тэгж явсаар байгаа дөрөвдөгчийн орчинд ирээд одоогоос сая жилийн өмнөөс бол хүн гэдэг бид нар амтан тийм ээ бүтээгдэхүүн болоо явсан баг жишээтэй. Гэх жишээ тэгээд сэр нуруутан гэдэг амтан бол ерөнхийдөө диван болон түүнээс хойш үүссэн ч гэдэг юм. Ингээд эволюцаас хамааран шал өөр байх юм. Тийм ээ бидний судалж байгаа гол зүйл маань эдгээр зүйлийг судалдаг байх юм байна. Тэгээд өнөөдрийн бол тэр юугаар тэр политтектоник гэж нэрлэдэг бид нар конвекц урсгалын нөлөөгөөр хавтангууд хоорондоо өөрчлөгдөөд нэг үс мөргөлдөөд нэг үс салаад жишээлбэл бид нар одоо хамгийн сайн мэдих манай дэлхийн дээр байгаа хамгийн өндөр бол Гималай нуруу гэж байна тийм ээ 8000 гаруй метрийн өндөртэй нуруу байна. Энэ ямар юуны улмаас үүсэж вэ гэхээр энэ энтхийн хойг маань чи энд байгаа хэ тийм энтхийн хойг маань уг нь бол далай дотор ийм австрал шиг бие даасан юм юу их газар явж хөвж байгаа 70 сая жилийн өмнөөс хойшоогоо Евразийн их газар руу чиглэж хөдлөөд тийм ээ 40 сая жилийн өмнөөс Евразийн их газар руу мөргөөд 20 сая жилийн өмнөөс тэр маань мөргсөөр байгаад бүр ингээд юу одоо Гималайн ууд үүсэх хөдөлгөөн бий болсон. Өнөөдрийн хүртэл тэр одоо өргөдөөд явж байгаа ч гэдэг юм тийм ээ. Гималайн ууд үүсэж байгаа тэр мөргөлдөх хөдөлгөөний нөлөөгөөр манай Монгол улсын Монгол Алтан нуруу бас ингээд үүсээд давхар өргөдөөд явж байгаа ч гэдэг юм уу. Иймэрхүү бас тийм одоо өрнөц гэх юм уу нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй ерөнхийдөө дандаа юм абстрактны онлоор ингэж одоо юг судалж байгаа юм арай өөрмөс шинжилгээ юм байна. Тэгээ нэг талдаа бол байгалийн шинжилгээ бол нэг авч яадаг нөгөө талдаа бол үйлдвэрлэлөө маш их чиглэсэн ийм онцлогтой байт юм байна. Тэгээд яг хуу энэ дэлхийн хэмжээнд явагдаж байгаа чулуулгын маань өөрийнх юм нөө эргэлт байна тийм ээ циркуляц гэж ярьдаг. Газрын гадаргууд байж байгаа энэ томооч чулуулга маань дарал температурт ороод метаморфизмд орох нь тэгж яагаад энэ магм үүсээд юу болох нь гатуул боргилох нь тийм ээ. Тэгээ эргээд элэгдэж өвөршөөд зөөгдөд томооч болох нь. Ерөөсөө ийм битүү циклээр бол энэ процесс явагдаж байгаа юм байх юм байна. За тэгээ үүнтэй холбоотойгоор бол хамгийн гол зүйл маань одоо яг хүн төрөлхтний бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай гол зүйл юу гэдэг вэ гэхээр арт малмал гэдэг юм байна. Арт малмал гэдэг. Тэгэхээр арт малмал гэдэг гэж юу вэ гэдэг асуулт байгаа. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол аюул амархан ерөөсөө хүн өөртөө аваад ашиглаад хэрэглээд амьдралдаа ашиглаж авахудаа хэрэглэж байгаа энэ зүйлийг л арт малмал гэж хэлж байгаа. Тэгвэл нь эдгээр арт малмал маань ямар учиртай юм бэ? Ямар одоо чухал юм бэ гэдэг нь маань та бүхэн бас мэдж байгаа ах тийм ээ. Өнөөдөр их хурлын болоход барилж арт малмал ярихгүйгээр их хурл яригдах байгаа шүү тийм ээ. Саяхан хүртэл алт хөтөлбөр хоёр байлт юм байна. Яачлаа. Батлаачлаа улсын хурлаар. Тэр ерөөсөө ер нь бол Монгол улс энэ аль ч улсын эдийн засагт бол арт малмалтай холбоотой бол эдийн засаг нь шууд ингэж холбоотой байх тийм улс орнууд их байдаг л да. Ялангуяа хөгжиж байгаа олон одоо буурай хөгжилтэй орнуудад маш их байдаг ах юм байна. За тэгээд түүнтэй холбоотойгоор бид нар бол энэ геологийн шинжилгээ, арт малмлын шинжилгээ эдгээрийг бол судалдаг байх юм байна. Тэгээд нэгэн арт малмлаа хаана байж яаж үүссэн бэ гэдгийг докторч хүмүүс бид эрэл хайгуул хийгээд эдийн засгийн тооцоог нэгээд тэрийг авч ашиглах энэ асуудлыг бий болгодог байх юм байна. Түүнтэй холбоотойгоор бол арт малмлын орд эдийн засгийн үнэлгээ ордыг ашиглах технологи, баяжуулах технологи гэшээ энэ одоо юу н шинжлэх ухаанлуугаар холбогдоод явцдаг байх юм байна. Энэ утгаараа бас геологийн шинжлэх ухаан бол нэг талаасаа геохим, геофизик, геостатистик буюу геоматематик гэсэн үндсэн одоо байгалийн шинжлэх ухааны 3 суур болох энэ 3 үндсэн зүйлийг бол өөртөө үргэлж аваад явж байдаг. Нөгөө талдаа болохоор өрөмдлөг болон уур уурхайн үйл ажиллагаа болон баяжуулалт бол энэ техникийн үйл ажиллагаанууд бол мөн өөртөө шингээж явж байдаг. Нэг талаас харахад бол байгалийн шинжлэх ухаан, нөгөө талаас харахад бол техникийн шинжлэх ухаан гэсэн хосолмол ийм онцлогтой байдгаараа бас онцлог ийм одоо шинжлэх ухааны салбар юм аа. За тэгээд яг уу ер нь бол арт малмлыг судалснаар яах юм бэ гэхээр арт малмал маань өөрөө болохоор технологийн буюу үйлдвэрлэлийн түүх юм байна. Арт малмал байхгүйгээр бол ямар ч үйлдвэрлэл явахгүй гэсэн юм аа. Тийм учраас бол технологийн түүхийн эдийг судалснаар цаашид бол материал судлал тийм ээ. Материал боловсруулалт улмаар бол техник технологи хөгжүүлэхэд бол маш их чухал ач холбогдолтой байдаг байх юм байна. За тэгээд ер нь бол яг шинжлэх ухааны технологи өндөр технологи хөгжснөөс хамаарат бол шинжлэх арт малмлын хэрэглээнүүд шал өөр болж байгаа. Жишээлбэл та нар Prius гэдэг нэг хос хөдөлгөөртэй мотортой машин гэдэг нэлээд мэдж байгаа хэрэг. Өнөөдөр Монголд бол маш их байна шүү дээ. Тэр энэ юуг болохоор яг арт малмлаас болж дэлхийн
түүхэнд тийм ээ томоохон дайнч гэх юм уу, томоохон нээлт олдч гэх юм уу гарсан юм түүх их юм. Жишээлбэл нь одоо Америкт болж ирсэн 1800-аад он 1700-аас 1800 оныг дамжаад 200 гаруй жил үргэлжилсэн Америк Мексикийн дайн гэж та нар сонсч ирсэн баг те. Энэ бол ерөөсөө арт гэдэг юмны хойноос удараад одоо хийжсэн дайн байх юм. Тэгтэл 1992 онд бол цөлийн дайн гэж нэрлэгддэг Кувейт руу нөгөө нэг Америкт хийсэн дайн байдаг шүү дээ. Энэ бол яасан бэ гэхээр газрын тосноос хийсэн дайн байдаг тийм ээ. Тэгэхээр яг энэ үетэй холбоотой бол технологи хөгжсөн орнуудад юг судалж эхэлсэн бэ гэхээр газрын тасгүйгээр явах машиныг хайж эхэлсэн байна. Төрөл бүрийн аргуудаар одоо судалж эхэлсэн. Бразил улс бол нөгөө радиус илүү нэг юм ургамал тариад тэрийгээ нэрээд бензин гаргах ийм технологиг амжилтанд хүргэсэн байдаг бол Япон улс болохоор цахилгаанаар хөдөлдөг мотор амжилтанд хүргэсэн байдаг. Тэгээ 2000 оноос хойш бол хос хөдөлгөөртэй мотор буюу тийм ээ ийм юутай цахилгаанаар явдаг моторыг бол цахилгаан бензин хоёрыг хасалж явдаг юм моторыг бий болгосон. Тэгээд тухайн үедээ бол нэг моторыг үйлдвэрлэхэд бол 1 кг диспросиум гэдэг юм газрын хавар элемент хэрэг болдог байсан. Тэгээд Toyota компани бол жилд 30,000 машин үйлдвэрлэхэд 30,000 кг диспросиум гэдэг одоо мотор хэрэг болж байгаа жишээ. Тэр үүнийг олохын тулд дэлхийн хэмжээнд эрх байгууллага хийж ирсэн. Ийм төвхтэй байх жишээтэй. Гэх жишээтэйгээр ашиглах компани болохоор цаг хугацаагаа дагаад технологийн хөгжлөд дагаад хүн продуктыг бидний хэрэгжилж байгаа хэрэглээгээ дагаад бол одоо шаардлага нь өөрөөр болж түүнтэй холбоотойгоор бол судалгаа нь өөр төвшөнд очиж ирсэн юм төвхтэй байдаг юм байна. Энэ дээр бол яг жишээ олгоод энэ 2010-аас 12 онд бүр хичнээн одоо алтны үнэтэй харьцаж бодоод хичнээн өндөр болж ирсэн жишээнүүд бол энд харуулсан байх юм байна. За цаашлуулаад 2020 он хүртэл бол энэ юу газрын хавар элементийн хэрэглээ гэх юм бол жишээлбэл диспросиум, неоди, латан зэрэг металл бол асар хэрэгцээтэй байгаа нэгээс харагдж байгаа юм байна тийм ээ. Мөн цаашлуулаад харах юм бол агаарын бохирдол үүнтэй холбоотойгоор үүсэж байгаа төрөл бүрийн экологийн асуудлыг зохицуулахын тулд сүүлийн үед яаж юм гэхээр батарейг их ашиглах болсон. Тэгэхээр тэр батарейгаар яаж юм гэхээр ерөөсөө жижигхэн батарейгаар нэг айлын юуг цахилгааны хангамжийг одоо гарах тийм чиглэл судалгаануудыг хийж байна. Ялангуяа хөдөө малчтад зориулсан батарейны судалгааг хийж байна. Түүнтэй холбоотой бол литий батарейг судалж байна. Түүнтэй холбоотой бол литий гэдэг одоо ашиглалтын үн маш их өсөж байна тийм ээ. Түүнийг судлах одоо хаана байна, ирж хайх асуудлыг өсөж байна. Тэгэхээр иймэрхүү одоо нөлөөдүүд бол манаас одоо мэрэгчд бол юу нийгэмд бол иймэрхүү нөлөөдөд үзүүлж байгаа салбар юм аа гэж ерөнхийд танилцуулга хийгээд үлээ. За цаашдаа за тэгвэл нь одоо энэхүү судалгаагаа хэрхэн сургалттай холбох вэ гэдэг тал дээр хэлээд аваад үзье. Тэгэхээр миний бие бодлогын шинжилгээ технологийн сургуулийн геолог болгох сургууль дээр байдаг Ашмалтан судлал гэдэг судалгааны профессорын багийн одоо хүн байна. Тэгэхээр энэ баг дээр бол 3-4 нэлээд томоохон төслүүд хэрэгжиж байдаг. Тэгээд түүний нэг жишээ бол энэ мөнгө махын спорфирын холбоотой мэдлэгээ хэдийн судалгаа гэсэн энэ судалгаагаа энэ маань болохоор уулуурхай хүнд үйлдвэрийн яамны захиалгаар шинжилгээ технологийн сангийн одоо санхүүжилтээр манай сургууль дээр хэрэгжиж байгаа юм төсөл юм байна. Тэгэхээр энэ хүрээнд бид нар юу хийж байна гэхээр яагаад энэ өмд Монголын засгийн оюутны төсөл судалгаа хийх шаардлагатай болсон бэ гэхээр өнөөдөр оюут толгой гэдэг том орд бид нар одоо хайгуулчид бид нар олж нээлээ. Энэ орд бол нөөцөөрөө дэлхийд 1/8-д орох юм том орд байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бид нар ухаад зүгээр нэг 0.3% агуулгаж байгаа зэсийн нэг 23% толгойд хятад руу зараад байх юм уу? Эсвэл энийг 99.99% одоо тийм ээ зэс олгоод тэрүүгээрээ мөн энэ одоо энэ компьютерийн бүтээгдэхүүнүүдийг билетүүд байдаг шүү нэмгэнтэй тэрэнд бол зэс уцаар дандаа энэ захиануудыг холбож өгсөн байгаа шүү дээ. Иймэрхүү юмнууд хийгээд одоо нэмэн үлдэхийг Монголдо шингээгээд тэр үйлдвэрүүдээр манай залуучууд ажиллаа тийм ээ. Бүх ашиг нь Монголдо үлдээд ингэж байх юм уу гэсэн юм. Маш том судалгааг бол 2013 онд хийсэн байдаг. Үүнийг хийхдээ болохоор Японы JICA гэдэг байгууллагатай хамтарч хийгээд ер нь бол өмнөд Монголын хэмжээнд бол зэсийг одоо хайлуулах үйлдэл тийм ээ 99% зэс гаргах ийм үйлдвэрийг барих зүйтэй юм аа. Үүнтэй холбоотой Монголын засгийн газар бол ийм арга хэмжээг авах хэрэгтэй. Болсон хүчний үед бол ингэж бэлтгэж байгаа юм байна гэд манай геолог болгох сургууль дээр ирж судалгаа хүртэл явсан юм тайлан байдаг л та. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор хэрвээ оюут толгой дээр хайлуулах үйлдэл барих юм бол зөвхөн оюут толгой хөдрийг ашиглаад нэг 50-60 жил ажиллаад дуусчих ш тийм ээ. Хайлуулах үйлдэлүүд бол асар хэмжээний хөрөнгө оруулалт хийгддэг учраас 100 жил 200 жил түүнийг доктортой ажиллах болцоог хангахын тулд Өмнөд Монголд өөр ямар болцоо байна гэдэг энэ төслийг бол санаачилж өөртөө санаачилж өөрийнхөө сал яамд өгч тэрүүгээр
энэ төслийг авсан юм байна. Тэгэхээр энэ төслийн шинжилгээ ухааны гол ашиг бүгд нь юу вэ гэхээр өнөөдөр Монгол бол энэ Евразийн газрын яг төвд байгаа их газар дээр байгаа байхгүй юу? Тэгтэл өнөөдөр дэлхийн хэмжээнд тэсийн том орнууд байгаа газар бол Өмнөд Америк болон Хойд Америк, Анд Кордильерийн нуруунуудын хэмжээнд байдаг. Энэ маань яаж юм гэхээр архан нумбис нэрлэгдэх номхон далайн плитэн энэ Өмнөд болон Хойд Америкийн плитэнд орж сургаж байгаа энэ үйл ажиллагаатай холбоотой асар олон төслийн систем байгаа байхгүй тэсийн ордод. Тэгэхээр бидний төслийн гол одоо шинжилгээний ач холбогдол Монгол улсад 300-аас 370 сая жилийн тэртээ энэ Өмнөд болон Хойд Америктэй адилхан юм тогтцтой байсан байна. Тэр үед бол энэ Өмнөд Монголын хэмжээнд нэлээд их хэмжээний одоо эцсийн ордод үүссэн байна гэсэн ийм одоо шинжилгээний ач холбогдол гарч байгаа. За практик ач холбогдол нь болохоор оюутлахын ордтой бол эцлэг бүрэлдэхүүн төстэй байна. Хайлуулах болон баяжуулах технологиуд нь төстэй байна. Тийм учраас цаашид бол хайлуулах үйлдвэр барьж гэсэн тохиолдолд түүхийд нь болохгүй бүрэн боломжтой байна гэсэн практик ач холбогдол бас гаргасан байгаа. За тэгээд бас энэ гол зүйл нь болохоор энэхүү төслийн хүрээнд болохоор манай оюутнууд бол маш идэвхтэй оролцсон. Бид нар бол оюутнуудыгаа бол үргэлж хэрэг судалгаанд авч явж байна тийм ээ. Юу яаж вэ? Одоо хэрийн болон одоо шинжлэх ухааны мөн сургалтын даалгаврууд бол оюутнуудыгаа даалгажуулж явж байгаа. Тэгэхээр манай төслийн хүрээнд бол жишээлбэл 2 докторант, инх жаргал төр магна гэсэн 2 докторант байна. За магистрант бол 3 магистрант, 2 магистрант, нэг нь хамгаалсан хичээг байна. 3 магистрант бол энэ дээр хамгаалсан байгаа. За бакалаврын бол гол одоо 3 бакалаврын бичсэн байна. Үүний эрэхтэй бол 6 бакалавр бол манай Өмнөд Монголын төслөөр ажиллаж юугаа хамгаалсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ маань бол оюутнуудад маш их чухал ийм ач холбогдолтой байгаа. Мөн хэрийн судалгаанд явна гэдэг бол манай геологч хүмүүсийн хувьд маш чухал зүйл байдаг. Хэрийн судалгаанд явж явах үедээ бол геологч нар бол байгалийн төрөл бүрийн одоо хатуу хийцүү үйл юутай процесстэй тааруулна. Дээр нь бол бас машин зам хэцүүдэн тийм ээ. Энэ бүх юмтай одоо тодорхой оюутнууд бол одоо биеэрээ харьцаж ингэж турш байх юм боломжийг олгосон байгаа. За дараагийн төсөл нь болохоор Монгол орны газрын аваар элементийн бүдэрчилт хэлхээний судалгаа. За энэ бол 2012 онд миний би өөрөө уулуурхай яамд хүсэлт өгөөд дэлхийн хэмжээнд газрын аваар элементийг хайж байна. Цаашид бол хайх хэцүү гэдэг нь ер нь байна. Үүнийг Монгол улс судлаа гэсэн хүсэлтийн дагуу энэ судалгааг мөн хийсэн байгаа. Мөн бид нар оюутнуудаа дагуулж хээр очиж бол энэ янз төрөл бүрийн хэмжилтүүдийг хийн, энэ чулуулгуудыг бол өөрийнх нь гараар бариулж, орж хэлээр нь долоолгож таниулна тийм ээ. Дээж материалуудыг аван шинжилгээ хийх жишээтэйгээр бол энэ ажлуудыг хийж явж байгаа. За энэ төслийн хэмжээнд бол хүн нэлээд олон тооны бол оюутнууд бол магистрийн болон бакалаврын судалгаануудыг хийсэн байгаа. Түүний дараагийн судалгаа төсөлбөд нь манай багийн хэмжээнд хэрэгжиж байгаа Монгол орны эрсдэлийн суурь судалгаа буюу алс цэс газрын аваар элементийн судалгаа байгаа. Энэ маань болохоор та бүхэн сонссон баг. Монголын болон Японы засгийн газрын хоорондын хэлэлцээрээр 2014 оноос бол инженер технологийн дээд боловсрол гэсэн юм төсөл шинжилгээний технологийн их сургууль болон Монгол Улсын их сургууль дээр явагдаж байгаа. Энэ төслийн хүрээнд бол 3 төвшнгөөр болсон өрчин бэлдэж байгаа. Нэг нь бол COSM буюу мэрэгчлээ боловсрол тийм ээ. Нөгөөх нь болохоор энэ юу нь судалгаа хийдэг энэ болсон өрчмүүд байна тийм миний судалгаагаар. Нөгөөх нь болохоор бакалаврын сургалтад явж байгаа. Бакалаврын сургалтаар болохоор 2 дээр нь 2 чиглэл ийм сургалтад явж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бол би юуг зарсан бэ гэхээр ер нь манад сурж байгаа манай сургуулийн залуу багш нар болон манад сурж байгаа залуу оюутнууд бол эрс үеийн аливаа судалгааг автоолын зэс болон газрын аваар элементийн жишээн дээр бол үндсэн суурь судалгааг хийгээс сурчих юм бол дэлхийн аль ч үндэст орчсон бол энэ чиглэлээр судалгаагаа хийгээд явах бүрэн боломжтой юм а гэсэн үгнээс энэ судалгааг энэ сэдвийг бол санаачилж төслийг авсан байгаа. За тэгээд энэ төслийн хүрээнд бол гол зорилго нь болохоор манайх бол залуучуудыг бол манай шинжилгээ технологийн их сургуулийн тэргүүлэх эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй уялдаад бол шинэ материал нөөцийн технологийн инженерчлэл гэсэн энэ одоо хэсэгт нь манай энэ эрсдэлийг бол материал судлалын энэ хэсэгт нь болохоор манай төсөл харьяад гэж байгаа. За тэгээд энэ төсөлд маань доороо бол ийм олон салбарууд хуваагдаж хоорондын хамтын ажиллагаа явна гэсэн үг юм байгаа. Түүн дээр онцлол бол тэгэхээр жишээлбэл бид нар бол түүхэн үеийн судлаад түүхэн үедээ бол материал боловсролт болон технологийн багт шилжүүлэх юм тийм ээ. Үүн дээр үндэслээд бол эдгээр маань яг болохоор тэрийг боловсруулад техник технологи буюу багш танаас хөрөмжийг хийн. Тэрийг нь эргээгээд ашиглаад одоо эрс хэлхийнхаа судалгаанд эргээд ашиглаа явах. Гэсэн иймэрхүү ерөнхий юм хоорондоо уялдаатай юм концепцээр бол төслүүд явагдаж байгаа юм байна. За тэгээ энэ судалгааны үр дүнд бол бид нар түрүүн
тавьж ярьсан тийм ээ. Технологийн түүхий буюу үйлдвэрийн түүхийдээ судлан түүнтэй холбоотойгоор цаашдаа бол Монгол улсын технологийн асуудлыг шинжилнэ. Өнөөдөр бол ерөнхийдөө яг манай Монгол улс чинь харьцангуй хүн ам багтай газар өргөн тийм учраас бол агш мартал болон геологийн тогтцонд сул судлагдсан. Тийм учраас болохоор яаж гэдэг тодорхой хэмжээгээр агш мартал уул уурхаагаас хамааралтай орон очоод байна л да. Тэгтэл бол Япон ч гэдэг юм уу, Герман ч гэдэг юм уу, Англи ч гэдэг юм уу энэ маш их өндөр хөгжилтэй орнуудын хувьд бол агш марталын шаардлага байхгүй тийм ээ. Тэд нар бол юугаар бол оюуны одоо юугаар оюуны агш марталд дарч гэх юм уу тийм ээ хөгжиж чадчихна. Тэгэхээр тэрийг хөгжүүлж байгаа бол барьер нь юу авах вэ гэхээр технологи гэсэн. Тэгэхээр энэ технологиг хөгжүүлэхэд бол үндсэн түүхийд нь агш мартал юм аа. Өнөөдөр Монголоос юм нөхцөл бол ийм зүйл тогтлоо. За яг манай төслийн хүрээнд бол энэ 24 хүн оролцдог. Ерөнхийдөө бол ингээд энэ 3 жилийн хугацаанд бол би нэг 10-аад багш оюутан залуучуудыг Японд явуул. Зарим нь болохоор 2 оюутныг магистрт тийм ээ. Тэгээ бусдууд энэ бол зэргийн сургалтаар 1 сараас 3 сарын хугацаатай явуулж тодорхой хэмжээгээр бол энэ өндөр түвшний лабораторийн багш хоног хөрөмжлөөр ажиллаж сурах ийм бодлогуудыг хийлгэж байгаа. Тэгээ энэ яагаад ингэж хийж байгаа вэ гэхээр энэ төслийн хүрээнд бол бид нар энэ хийн шингэн орныг багаж авах нь байна. Semidex гэдэг ийм X-ray diffractometer буюу рентген фазын судалгаа хийдэг ийм багаж авах нь байна. Semidex гэдэг материалын судалгаа хийдэг багаж авах нь байна. Тийм ээ. Мөн electron probe microanalysis гэдэг мөн ялгаагүй юм биш. Нарийн химийн судалгаа хийдэг ийм багшнуудыг авах юм байна. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол залуучуудаа энэ төслийн хэмжээнд сургаж байна. Ингэж ясны үндсээр яг хэвээр бид нар бол энэ манай төслийн хамт болон манай сургуулийн хамт бол шилхэн технологийн их сургуулийнхаа хэмжээнд бол маш өргөн хэмжээний хамтын ажиллагаа төрөний миний хэлсэн интердисциплинари гэдэг энэ судалгааг бол хийх бүрэн боломжтой байгаа юм а гэж үзэж байгаа. Түүнээс гадна болохоор бусад одоо уул уурхайн салбарын яам тийм ээ. Тэгээд эзэмшилгээний хүрээлэн хувийн ихлүүдээ ажиллаж болох юм. Тэгээд үүний үндсэн дээр бол манай шүтээсийн эрхэм зорилго болох инновац entrepreneurship гэдэг юмыг бол хөгжүүлэх юм хэдийн төлөв одоо хэдийн зорилготойгоор бид нөхцөлийг бэлтгэж явж байгаа. За ингээ хоёр дахь асуудлын хувьд навч тавьж хэлэх юм байна. Тэгээд ер нь сургалт судалгаа үйлдвэрлэл гэдэг энэ гурван зүйл бол үргэлж хамт байх нь чухал юм гэж тийм ээ. Ер нь бол хамт байхыг хүн болгох зорж байгаа. Тэгсэн ирнэ тодорхой хэмжээгээр бол энэ зорилготой хүрч чадах байгаа юм. Тэгэхээр яг ер нь миний харж байгаагаар бол альва хүн бол тийм ээ одоогоо бас ингээд өөртөө анхаарах зүйл жишээлбэл гадаад эдний мэдлэгээ сайжруулж авах хэрэгтэй байна тийм ээ. За тэгээд лабораторийн багш тоног хөрөмжтэй байх юм бол энэ гурван судалгаа хийхэд бүр ойрхон болох юм байна тийм ээ. За тэгээд судалгааны ачаас сурталчилгааг илтгэл болон өгүүлэл байдлаар бол маш өргөн сурталчилж авах хэрэгтэй байна гэх жишээлбэл тийм ээ. Ингэж одоо ажиллах зүйтэй юм а гэж ингэж харагдаж байгаа. Тэгээ цаашдаа судалгааны үр дүн бичиж хэрхэн одоо өөрийнхөө судалгааны үр дүн хэрхэн сурталчлах вэ? Яаж бичиж хэвлэж нийтүүлэх вэ гэдэг талаар бол юу тавьж ярив тийм ээ. Жохоо хурдан ярьж яах нүггүй юу? Нэг хүн болгонд нэг дутагдал байдаг. Миний гол дутагдал хурдан ярьдаг дутагдал байдаг. Тэгээ хурдан байвал хурдан гэж хэлээрэй тийм. За тэгэхээр судалгааны үр дүн бичиж хэвлүүлэх. Тэгэхээр ер нь судалгааны үр дүн бол бичиж хэвлүүлэх юуг анхаарах вэ гэхээр эдгээр нэг 4-5 зарчмыг одоо авч байгаа анхаарч авах хэрэгтэй байна тийм ээ. Тэгэхээр яаж юм гэхээр ерөөсөө таны судалгааны үр дүн бол нэг тодорхой, хоёр их тод байх хэрэгтэй. За ямар нэгэн байдлаар шин мэдээлэл заавчгүй агуулсан байх хэрэгтэй. За тодорхой санал шүүмж хүлээж авч явах хэрэгтэй тийм ээ. Тодорхой саналыг дэвшүүлж явах хэрэгтэй, тодорхой шийдвэрлэлийг гаргаж явах хэрэгтэй. Эсвэл тэдгээрийг эргээгээд өөрийнхөө судалгаанд тусгаж авах хэрэгтэй байх юм байна. За ямар нэгэн санал шүүмж байх юм бол тэрийг ямар нэгэн байдлаар зөв ойлгож дараагийнхаа судалгаанд заавчгүй тусгах зүйтэй гэж ингэж үздэг байх юм байна. За тэгээ ерөнхийдөө бол альва энэ илтгэл юунууд бол өгүүлбэрүүд бол шинжлэх ухааны хэлээр заавчгүй бичигдсэн юм байна. Тийм ээ. Тэгээ зүгээр нэг хоорондоо ярьдаг янз бүрийн яриагаар байж болохгүй наа шүү дээ тийм ээ. Тодорхой стандарттай юм шинжлэх ухааны хэлээр бичигдсэн байх хэрэгтэй байна. Товч байх хэрэгтэй байна. Гэхдээ тодорхой байх хэрэгтэй байна. Ойлгомжтой байх хэрэгтэй гэсэн. Ерөнхий юм зарчмыг бол альва судалгааны сурталчилгаанд хэрэгэлдэг байх юм байна. За тэгээ ер нь бол эрдэм шинжилгээний өгүүлбэрийг бичих гол зарчим бол Эмират зарчим гэдэг. Одоо барууныхны гол зарчим байгаа. Бид нар ч гэсэн бас Монгол дээр ч гэсэн энэ зарчмын дагуу бол юу яаж явж байдаг? Баримтаж явж байдаг. Тэгэхээр энэ дээр юу байдаг гэхээр introduction, methods, results and discussion гэдэг юм ерөнхий 4 зарчим байна шүү дээ. Оршил, аргачлал, үр дүн, хэлцэл ийм байна. Тэгэхээр оршил гэж юу вэ гэхээр ерөөсөө оршил дээр бол ямар юм судлав? Яах гэж судлав тийм ээ? Энийг бичдэг байна.
За аргач дээр юу хийчих вэ гэхээр ямар аргачлаар ямар одоо юу яаж судлах тийм ээ? Ямар багчаар юуг нь судлах. Тухайн багцаараа судлахын тулд юуг нь одоо ямар бэлтгэл ажил хийвч гэдэг юм уу? Ямар стандартыг баримтлуулж гэдэг юм уу? Ийм зүйлүүд нь аргачлал дээр зааж хөгждөг байх юм байна. За үр дүнгийн хувьд болохоор яах вэ гэхээр тухайн одоо судалгааг хийгээд ямар үр дүн гарсан гав нэг үрчлэн бичнэ. Амжилттай ч байсан байж болно, амжилтгүй ч байсан байж болно. Тийм ээ? Амжилтгүй тохиолдолд ямар учраас амжилтгүй байсан. Тэгээд тэр нь тэгээд амжилтгүй байсан учраас дараагийн үе шатах болох энэ аргачлалыг бол авч амжилтанд хүлээж гэдэг юм уу? Иймэрхүү тайлбаруудыг бол заавчгүй оруулсан байх хэрэгтэй байдаг байх юм байна. За хэлэлцүүлэг дээр болохоор ерөнхийдөө энэ судалгааны үр дүн дээр та юунд төрөв тийм ээ? Яг юунд төрөв? Тэрийг бол үр дүнтэйгээ нийлүүлээд хослуулаад заримаа ямар нэгэн маш сайн судлагдсан тодорхой загварчлаар тодорхой болсон дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн ийм зүйлүүдэд харьцуулаад түүнтэй ижил юм юу байна, өөр юм юу байна гэдгийг бол гаргаж бичиж явах хэрэгтэй байх юм байна. Яг эрдэм шинжилгээний өгүүлэлт болон одоо өөрийнхөө судалгааны үр дүн илэрхийлж байгаа, бус сурталчилж байгаа хэд хэдэн ийм арга замууд байдаг юм байна л да. Тэгэхээр одоо эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд гаргаж бас сурталчилдаг байх юм байна. Эсвэл одоо нэгтгэл өгүүлэл байдлаар тийм ээ бас бичиж сурталчилдаг байх юм байна. За эсвэл эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангу манайха абстракт гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр ямар нэгэн эрдэм шинжилгээний олон улсын хурлц ч юм уу хурал илтгэл тавиад тэр илтгэл тавьсан илтгэлийнхээ тухай товч танилцуулгыг бичиж одоо ингэ сурталчлах нь байна тийм ээ. За тэгээд ямар нэгэн хурлын бас митинг энэ юунууд ахна тайлан байдлаар хэлцүүлж болох нь байна тийм ээ. А тэгээд мөн зарим нэг сүүлийн үед ялангуяа бол эрдэм шинжилгээний олон улсын хурлуудын одоо илтгэлийн хураангуй extended abstract буюу арай нэг дэлгэрэнгүй өргөтгсөн гэсэн юм нэг хэлбэрээр 4-6 хугацаар авдаг болсон байгаа. Тэгээд иймэрхүү байдлаар бол ерөнхийдөө бол олон түмэнд өөрийнхөө судалгааг сурталчилдаг байх юм байна. За тэгээд эрдэм шинжилгээний өгүүлэл байна тийм ээ. За эрдэм шинжилгээний өгүүллийн хувьд бол ямар шаардлага тавьдаг вэ гэхээр ер нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй материал байх хэрэгтэй. Хин нэгэн хүний имийг ч юм авч хийж болохгүй юм тийм ээ. Хаа нэгэн газар өөр газар хэвлэлсэн юм дахиад нэг өөр газар өгч болохгүй. Тухайн бичиж байгаа өгүүлэлтэй холбоотой датанууд бол анхдагч шинэ байх хэрэгтэй гэсэн үг байна. За тэгээд ямар нэгэн туршилт хийгээд ямар нэгэн асуудлыг шийдсэн байх юм бол тэр туршилтыг хийсэн аргачлалаа маш тодорхой бичих хэрэгтэй. Яагаад вэ гэхээр дараагийн хүн тэр аргачлалын дагуу туршилт хийхэд ойлгомжтой байх хэрэгтэй. Энэ зарчмыг баримтдаг байх юм байна. За тэгээд энэ дээр яг нь өөр юунд хэвлүүлсэн юм аа өөр хэвлэлт хэвлэж болохгүй тийм ээ сэтгүүл. Жишээлбэл манай нэг оюутан байсан л да Японд сурж агаад Монголын сэтгүүл зүгээр амарчлаад монгол хэл дээр нэг өгүүлэл хэвлэлсэн. Тэгсэн чинь яг төгсөх болсон чинь нөгөө яг тэрнтэйгээ ижил өгүүлэлээ нэг англиар нь Японд хэвлүүлэх болсон чинь Монгол юу болохоор доторх агуулгын ижилхэн хэлэн л өөр байсан байхгүй. Тэрнээс болоод докторийн ажилд 6 сарын одоо хойшилж ирсэн юм. Гашин түүхтэй байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тэрэн дээр бол маш анхаарч авах хэрэгтэй байна тийм ээ. За дараагийн нэг өгүүллийн төрөл нь болохоор нэгтгэл өгүүлэл буюу review paper гэдэг байгаа тийм ээ. Ямар нэгэн байдлаар бол үе шинжилгээ хийсэн. Өөрөө шин дата гаргаагүй ч гэсэн өөрөөр олон улсуудын датануудыг нийлүүлээд за энэ хүн ингэж хийж जैन тэр хүн тэгж хийж जैन энэ хоёрыг нийлүүлээд хараад үзэх юм бол энэ зүйл энийг илэрхийлж байгаа гэдэг юм тийм ээ. Иймэрхүү байдлаар бол үе шинжилгээ хийсэн өгүүлэлийг бас бичиж чаддаг байх юм байна. За тэгээ бас ямар нэгэн байдлаар энэ хүн шинжилгээ хийсэн өгүүлбэрүүд нь шинэ онол, шинэ санааг гаргаж идэг юм бодтой байх юм байна. За тэгээд хураангуй тийм ээ абстракт гэж манай ярьдаг. За абстракт нь бол яг шинэ мэдээлэл агуулж байгаа боловч заавчгүй тэр нэг эрдэм шинжилгээний өгүүлэлтээр тавьсан байгаа шиг анхны шинэ материал байх хэрэгтэй гэж юм шаардлагагүй байх юм байна тийм ээ. Тэгээд ямар нэгэн судалгааны ажлын товч танилцуулга байж болдог байх юм байна. За эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн бас хураангуй байж болдог байх юм байна. За өргөтгсөн абстрактыг би түрүүн бас тавьж хэлсэн тийм ээ. Сүүлийн үед бол энэ олон улсын хурлуудын илтгэлүүдийг бол энэ өргөтгсөн абстрактыг нэлээд авдаг болсон. За тэгтээ бол өргөтгсөн абстрактыг болохоор эрдэм шинжилгээний өгүүлэл гэж авч үзтгөө. Тэрийг нэ анхдагч бүтээр тооцохгүй нэг хэлсэн байгаа. Яг нь нэгэнт өргөтгөж авч байгаа учраас ямар нэгэн туршилт юм уу тийм ээ шинжилгээ хийсэн бол тэр нь арай дэлгэрэнгүй олон одоо мэдгэтгэхээр танигдахаар бичигдсэн байх хэрэгтэй юм байна. За иймэрхүү байна. Дараа нь болохоор за эрдэм шинжилгээний өгүүлэлийг хэрхэн бичих вэ гэдэг юм тийм ээ.
байгаа үед тийм асуудал ерөөсөө гарч ирдэг тийм. Энэ бас анхаарах хэрэгтэй. Маш том алдаа гарч ирэх гэсэн. За тэгэхээр энэ маань яаж юм гэхээр яг эзэмшилгээний өгүүлэлийг тодорхой юм дараалтаагаар бас бичиж авдаг байх юм байна л да. Тэгэхээр бүтэн ийм өгүүлэл байлаа гэж үзэхэд бол эхлэлийн хэсэг, дунд хэсэг буюу өрнөлийн хэсэг, төгсгөлийн хэсэг, дуусах хэсэг ч гэдэг юм гэсэн юм 3-4 юм одоо юу параграф ангилж авч үзэж байна тийм ээ тийм ээ. Тэр яг эхлэлийн хэсэгт юу анхаарах гэхээр эхлээд юуны төрөнд бол орчлоо гаргах тийм ээ. Орчлоо гаргах хэрэгтэй. Энэ орчлол дотроо болохоор ерөөсөө энэ яах гэж энэ судалгаа хийж байгаа юм бэ гэдгийг бичих хэрэгтэй. Тэрний тулд яаж яах гэхээр нөгөө судалгааныхаа зорилго, үндэслэл, шаардлага тийм ээ. Бусад яг тэрийн мэдээлэл энэ бүхнийг бол нэг харуулж тайлбарч өгсөн байх шаардлагатай байдаг байх юм байна. За дараа нь болохоор дунд хэсэг буюу өрнөлийн хэсэг орж ирдэг тийм ээ. Өрнөлийн хэсгээр болохоор аргачлал орж ирж байна. Судалгааны үр дүн орж ирж байгаа. Тэгэхээр аргачлалын хэсгээр бол ерөөсөө маш дэлгэрэнгүй ч гэсэн. Хэрвээ та шинэ туршилт хийсэн бол тэр туршилтынхаа бүр дараа нь тийм ээ. Одоо жишээлбэл бид нар ингэж байгаа. Жишээлбэл миний хувьд ингээд аваад үзсэн. Японд очиж доктор хамгаалсан. Япон улс гранит гэдэг чулуу ховор байдаг. Миний очсон сургуульд болохоор ихэнх нь галтгуулын чулуу, вулканитик одоо судалдаг улсууд байсан. Тэгтэл миний дээжүүд зөвхөн гранит дотроо циркон их агуулдаг юм. Гранит байж таарсан. Тэгэнгүүт нөгөө чулууга эхлээд ингээд гурил шиг нунтгалж байгаа. Нунтагсныхаа дараа уусгаж байгаа байхгүй юу? Уусгахын тулд яаж юм гэхээр хөхрийн хүчил, хайлуур хүчил, давсны хүчлийг тодорхой юм юутайгаар, найрлагатайгаар, дис дараалтайгаар нөгөө чулуун дээрээ нэмж нэг төрөл бүрийн одоо олон давцсан үйл ажиллагаагаар ингэж уусгадаг л та. Тэгтэл яаж юм гэхээр нөгөө Японуудын хэрэгжилжсэн тэр дандаа вулканитын чиглэлээр ингэж юу яадаг. Галтгуулын чиглэлээр одоо судалгаа хийдэг улсуудын тэр галтгуулын чулууг уусгадаг тэр химийн нөгөө хүчлүүдийн хоорондын хамаарлууд нь шал өөр байсан байхгүй юу. Тэгээд уусч өгдөггүй нөгөө боржим маань. Уусгах гээд нэлээд хүчээр үзээд амраар хайлуур хүчлийг одоо жишээлбэл тийм хайлуур хүчлийг ярихаар та нар ойлгож байгаа байх үү тийм. Арай анхиухан өдр хийчихэнгүүт тэр нөгөө нэг юун дотор маань уусмал дотор маань хөнгөн цагааны ийм силикат маягийн тусгай юм өөр бодис үүсчдэг. Тэр лугаа яадаг вэ гэхээр циркон-мирконыг өөртөө шингээгээд аваад үүсгэждэг. Түүнээс удаад яаж юм гэхээр найрлага маань буруу гарч байгаа. Найрлага буруу гарч байгааг яаж мэдж байгаа вэ гэхээр нөгөө олон улсын стандартаар харьцуулаад ингээд шалгаад байна. Их жишээлбэл ийм асуудлууд гардаг байхгүй. Тэгэхээр энийг яаж одоо жишээлбэл энэ боржиг уусгахын тулд ямар одоо аргачлалыг хэрэглэсэн бэ гэхээр маш олон дахин тэр туршилтууд хийж байгаа юм л та тийм. Тэгэхээр жишээлбэл нь одоо 3% ч гэдэг юм уу 0.3% ч гэдэг юм уу давсны хүчлийг 3 тусалч гэдэг юм уу те. Одоо тэгээд юуны хүчлийг хөхрийн хүчлийг 5 тусалч гэдэг юм уу. Хайлуур хүчлийг 3 тусалч гэдэг юм уу хийгээд ингээд сайн хутгаад одоо дулаан температурд ингээд 40-50 цаг байлгаад тэгээд дараа нь эргээгээд одоо юм плитхэн дээр халуун плитхэн дээр тавьж ууршуулад гарсан дээр нь эргээд хайлуур хүчлээ тэдийг хийгээд ингээд нэг хүчлэн бичээд тэрийг бол тэмдэглэж агаад яг эцсийн хамгийн сайн одоо чиний зөв үр дүн гарснараа авч өөрийнхөө энэ судалгаанд одоо өгүүлэлтэд оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бүх процедураа одоо бичиж харуулна гэсэн үг юм. Ийм зүйлийг бол тэгэхээр энэ нь яаж ихээр дараагийн хүн яг натаа адилхан чулуугаар ч юм уу тийм ээ. Ингээд туршилт хийхэд тэрний аргачлалаар нэргээд явж байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Ийм зүйлийг бол маш өргөн одоо оруулах хэрэгтэй. За тэгээ яг ерөнхийдөө бол тэр бичих дараалал дээр болохоор яваа нэгэн процедур хийсэн үйл ажиллагаа саяны за юугаа 0.7 микрометр хүртэл юу яалаа нутаглаа шиг юм уу тийм ээ чулууга. Тэрний дараа бол хайлуур хүч хэдэн процентыг хийж тэгж уусгалаа ч гэдэг юм уу. Тэрийг дандаа юм өнгөрсөн цагаар бичдэг байх юм тийм ээ. Өнгөрсөн цаг. За хэрвээ багш тоног төхөөрөмж одоо тийм багжийг ашиглаа. Одоо юу гэдэг феногамат 261 гэдэг одоо юуны масс спектрометрийн багжийг ашигласан байх юм бол энийг бол одоо цагаар бичдэг юм тийм ээ. Яагаад гэвэл энэ маань үргэлжил хэрэглэгдээд явах юм шүү дээ. За энийг бол анхаарах юм тийм ээ. За тэгээ нийгмийн шинжилгээ ухаан болон боловсрол эрүүл мэндийн психологи хэлбэр салбарлал тодорхой асуудлын талаар бол маргааныг шийдвэрлэх гэдэг юм уу маш их нөгөө годомжинд байгаа энгийн улсуудаас санал асуулах гэдэг юм арай өөрмөц юм судалгаануудын аргачлалыг ашигладаг. Тэрийг бол заавчгүй бас харуулдаг байх юм байна тийм ээ. За тэгээ байгалийн ухаан болон инженерийн салбарт бол стандарт гэдэг юм маш чухал байдаг.
одоо таны хийж байгаа судалгаа бол ямарваа нэгэн байдлаар бол ямарваа нэгэн стандартыг бол заавч багтсан байх хэрэгтэй. Энийг бол анхаарах юм тийм ээ. За тэгээ үр дүн рүү дараагийн нэг үр шат бол энэ аргачлалаар бол шинжилгээгээ хийгээд тодорхой хэмжээний үр дүнгууд гараад ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ үр дүнгийн хэсгийг яаж очих вэ гэхээр зарим улсууд бол шууд тэр доор нь үр дүнгээ яриад тэгээ энэ үр дүн бол иймийг илэрхийлж байна гэдэг дүгнэлт рүү ороо явчихдаг. А зарим улсууд бол зарим өгүүлбэрүүд яадаг вэ гэхээр үр дүнгуудаа нэг хүчлэн дурдчихдаг. Тэгээд дараа нь болохоор дүгнэлт нь болохоор хилцүүлэгдээр ороо явчихдаг. Гэвч тэгээд өөр байдаг байна тийм ээ. За тэгээд үр дүнгууд ерөнхийдөө график зураг бүсдэгт зураг ийм одоо диаграм хэлбэрээр илэрхийлэх нь маш чухал байдаг байна тийм ээ. За дараа нь болохоор төгсгөлийн хэсэг буюу үр дүнгийн дүн шинжилгээ, data interpretation гэж нэрлэдэг энэ дүн шинжилгээ хийх юм байна. Мөн хилцүүлэг буюу одоо шийдвэрийг гаргах юм тийм ээ. Үр дүнгийн шийдвэрийг гаргах юм. Тэгэхээр судалгааны үр дүн дүн шинжилгээ хийхээр хин гэдэг маань юу гэж хэлж байна гэхээр ерөнхийдөө энэ судалгааны үр дүнтэй холбоотой ямар одоо онлын таамаглал байна. Тэрийг баталж байна уу, батлахгүй байна уу тийм ээ. Батлахгүй байгаа бол яагаад батлахгүй байна ч гэдэг юм. Энэ болгоныг бол нэг хүчлэн бол бас харуулж явах юм байна тийм ээ. За энэ үр дүнгийн дүн шинжилгээтэй үзлээд бол дүгнэлтийг сүүлд хийж болох юм байна. За үр дүн болон түүнтэй холбоотой гол амжилтуудыг харуулах нь байна тийм ээ. Гэвч тэгэхээр үр дүнгийн хэсгүүд эдгээр зүйлүүдийг харуулах нь байна. За хилцүүлгийн хэсэг бол хамгийн хэцүү хэсэг байдаг. Хилцүүлэг дээр бол ер нь бол оногт эдийн шинжилгээний өгүүлбэр бичээд хэвлүүлэхэд бол редакцийн зөвлөл гэж тухайн сэтгүүл дээр заавчгүй байж байдаг. Тэгэхээр тэр сэтгүүл дээр бол яадаг вэ гэхээр энэ редакц хийж байгаа улсууд бол энэ хилцүүлгийн хэсгийг маш хардаг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол маш анхаарч маш олон зүйлийг судалж тийм ээ. Яг өөрийнхөө судалгаатай тохирч байгаа байна уу, тохирохгүй байна уу гэдгийг нэг үрчтэн дүн шинжилгээ хийж ингэж хилцүүлэг хийх асуудал маш чухал байдаг юм байна. За тэгээ үүн дээр бас мөн энэ хилцүүлгийн хэсэгт бол бас нэг анхаарах зүйл бол зөвхөн өөрийнхөө юм бичээд байж болохгүй тийм ээ. Минийхээр бол юм байна, тэр минийхээр бол тийм байна гэсэн дандаа тийм харьцуулсан юм дүгнэлтүүдийг бол заавчгүй давхар хийж явах хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд энэ хүү үр дүнгийн хилцүүлэгтэй холбоотой тодорхой хэмжээний практик хийж болох нь ямар нэгэн онолтой бол эсрэг санаануудыг гаргаж болох нь байна тийм ээ. Иймэрхүү төрөл бүрийн одоо энэ асуудлуудыг шийдсэн юм хилцүүлгийг хийж өгч байх юм байна. За өөрчлөлт нь одоо ер нь бол өгүүлбэр бичгтээ бол хит юм уршуу эсвэл нөгөө нэг хавсарсан нийлмэл өгүүлбэр гэж нэрлэдэг шүү дээ. Одоо олон өгүүлбэрүүдийг нийлүүлээд нэг өгүүлбэр болгоцсон эдгээр ингэж бичих бол бас их тийм оновчтой биш үү. Ялангуяа гадаад хэл дээр одоо англи ч юм уу, япон ч юм уу хэл дээр өгүүлбэр бичиж байгаа хүмүүс аль болохоор тийм хавсарсан нийлмэл өгүүлбэрээс өөрөө хол байх хэрэгтэй. Бид нар чинь унган хэл биш болохоор тэрийг цаад уншиж байгаа хүн бол буруугаар ойлгох асуудал байдаг байх юм байна. За тэгээ ерөнхийдөө энэ судалгааны үр дүнд толгуурласан ямар нэгэн бодит баримт материал авах юм бол тэрийг заавчгүй хилцүүлэгт оруулж ирээд тэрийг бол баталж байгаа эсвэл эсэргүүцэж байгаа тэр санаануудаа бас харуулсан байх хэрэгтэй байх юм байна тийм ээ. За онлын одоо юунуудаас хамаарат тухайн сэтгүүлүүдээс хамаарат ч гэх юм уу тухайн судалгааныхаа төрлөөс хамаарат ч гэх юм уу нэг бол маш их онол бичих шаардлага гардаг. Эсвэл маш тийм хийсвэр абстрактны юм зүйлүүдийг бичиж өөрийнхөө хийсэн судалгааг батлах юм шаардлага гардаг байхгүй. Тэгэхээр ийм зүйлүүд бас байдаг юм шүү гэдгийг зөвөр ингэж анхааруулж харуулсан байна. Ерөнхийдөө ялангуяа юм абстрактны юм юунууд онлын юм асуудлууд бол нийгмийн чиглэлийн асуудлууд аягүй гардаг л да. Яг энэ байгалийн ухааны чиглэлээр ч гэдэг юм уу, инженер технологийн чиглэлээр хийж байгаа судалгаанууд бол ихэнх нь факттай, баримттай батлагдсан байх чиг хандлага их байдаг. За дүгнэлт бол нь ерөнхийдөө айлхаар манайх ингээд дүгнэлт гэж ингээд айгүй их хичнээн хуудас юм ингээд өөрийнхөө үгээр биччихдэг байхгүй юу. Тэгээ тэрийг бол ерөнхийдөө айлхаар тэрнээс хол байх хэрэгтэй. Дүгнэлтээ бол ерөнхийдөө ингээд 4, 5, 6 нэг тийм параграф ч гэх юм уу тийм ээ хэсэгт ялгаад нэгтгэж ингэж дүгнэлтээ өгөх нь бол уншиж байгаа хүнд ч ойлгомжтой. Чиний өөрийн чинь ажлыг бол давхар баталгаад өгчдөг. Ийм сайн талтай байдаг учраас хитрхи их ингэж юу яаж дэлгэрэнгүй ношиж бичиж өгөөсө болохгүй юм аа гэдэг энэ бас
санаарсан байгаа хаа. Тэгээд өөр мөн ялгаагүй юу хамгийн сүүлд анхаарах зүйл бол дүгнэлтийг дуусгахад бол ямар нэгэн байдлаар энэхүү судалгаагаар ийм дүгнэлтийн төрлөө цаашид ийм судалгааг бол энэ чиглэлээр хийх нь зүйтэй ч гэдэг юм уу иймэрхүү цаашдын санааг бол давхар харуулж явах нь зүйтэй юмаа гэж бас ингэж үздэг байх юм байна. За тэгээд энэ эрдэм шинжилгээний өгүүлэл бичгэд бол энэ зураг, бүсдэгт, диаграм, схем тийм ээ фото зураг гэдэг маш чухал байдаг байх юм байна. Эдгээр маань яаж ихээр таны хийсэн судалгааны үр дүн, хийсэн судалгааны явц, тийм ээ гарсан үр дүн, дүгнэлт, цаашдын ач холбогдлыг бол уншиж байгаа уншигч ойлгох гэдэг бол маш төвхөлтэй байдаг байх юм байна. За тэгээд жишээлбэл одоо 2002 онд миний одоо докторийн ажлын нэг хэсгийн одоо юу байна? Одоо жишээлбэл шинжилгээний үр дүн хүслэгтээр илэрхийлэхэд бол иймэрхүү байдлаар тийм ээ одоо КГ хэрэг жишээ болон палагапалацийн найрлахыг ингэж илэрхийлсэн байна. Ерөнхийдөө ихэнх эрдэм шинжилгээний сэтгүүлүүд бол хүслэгтийн нэрийг дээд талд зургийн тайлбарыг доод талд шаарддаг байна. Тэгэхээр хүслэгтийн нэр ерөнхийдөө дээд талд байдаг байна. Энэ 2007 онд бичсэн нэг өгүүлбэг байна. Мөн ялгаагүй энэ хүслэгтийн нэрийг дээд талд байдаг байна тийм ээ. За тэгээд зураг бол маш сайн тодорхой бүх зүйлүүдийг бол танигдахаар тэгээд таны энэ зурган дээр энэ хэсэг юу илэрхийлж байгаа, энэ хэсэг юу илэрхийлж байгаа гэдгийг бол танигдах юм хайртдаг гэдэг юм заавалчгүй харуулж авах хэрэгтэй байх юм байна. Мөн тодорхой хэмжээгээр бол байршлыг бас харуулж ингэж инсет гэж ярьдаг тийм ээ. Ижлэл байдлаар харуулах нь бас чухал байдаг. Жишээлбэл нь Евразийн их газар байна, тэрэн дотроо Төв Азийн Орегон бүс байна, тэрэн дотроо Монгол улсын нэм байна. Монгол улс дотроо энд ийм байрлаж байгаа тийм ээ. Тэгээ энэ маань болохоор биологийн тогтцоог ийм байгаа гэсэн байдалтайгаар бол ингэж одоо маш байршлаад ингэж харуулж өгөх бас сайн байдаг байх юм байна. За мөн ийм график диаграмуудыг бас их хийдэг. За энэ маань болохоор яаж юм гэхээр жишээлбэл үүнийг хараад болвол судлаач хүн болвол тийм ээ. Одоо изохрон гэж бид нар татчих байгаа. Яаж юм гэхээр цаг хугацаа явах тутам Рубидигийн 87 гэдэг стоб стронцомын 86 гэдэг стоб шилжиж байдаг. Энэ зүй тогтол дээр үндэслээд тухайн чулуулаг хичнээн сая жилийн өмнө үүссэн бай гэдэг тогтоодог юм арчлал байдаг. Тэгэхээр эдгээр маань изохрон буюу нэг юм шулуун дээр бууж өгчөөл нь миний судалгаа шинжилгээ бол маш их зөв. Яг нэг их үүсвэртэй энэ чулуугаас авсан одоо энэ дээжүүдээр судалгаа хийсэн байна. Энд гарч байгаа энэ мас буюу энд үүсэж байгаа энэ өнцөг энэ стронцомын изотопийн анхдагч харьцаа бол зөв байсан байна гэдэг нь харагдаж байгаа жишээтэй байх юм байна. За мөн ялгаагүй жишээлбэл нь одоо иймэрхүү байдлаар диаграм дээр ботаник гарник буюу гатуулын номын өөрчлөлт одоо үүссэн байна ч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл бол их газар дотор үүссэн байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол өөрсдийнхөө нөгөө судалгааны үр дүнүүдийг бол диаграм график байдлаар харуулна. Түүн дотроо болохоор энэ бол миний өөрийн зохиолсон диаграм биш. Энэ Pierce гэдэг бол Julian Pierce гэдэг энэ англи эрдэмтэн байдаг. Энэ бол 1987 онд ерөнхий дэлхийн хэмжээний зүй тогтолцоог гаргасан байгаа. Тэр зүй тогтолцоо дотор миний судалж байгаа чулуу бол эрсдэлтэн байна гэдэг жишээ харуулж байгаа юм. Гэх жишээтэйгээр одоо жишээлбэл энэ 2007 оны пейпер лампрофир гэдэг энэ чулуу маань болохоор дэлхийн бусад лампрофиртай харьцуулахад бол арай одоо миний хувьд бол газрын уур элементээр арай хөнгөн элементээр арай ядуу хүнд элементээр бол эдрийн хэмжээд татсан магмын хувьд арай өвмөц энэ найрлагатай магм байна ч гэдэг юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар бол үн шинжилгээ хийж зургуудыг бол маш сайн тайлбартайгаар бичиглэл дотор бол ишил хийж ингэж оруулж явах хэрэгтэй байна. За энэ бол 2014 онд бол Кюшугийн их сургуулийн хамт олондоо хийсэн судалгааны зүгээр нэг хэсэг байна. Тэгэхээр энэ дээр бол EPMA гэдэг төрөв би нэг хальт дурдсан нэг багж байгаа. Тэрийг л хийсэн шинжилгээ юм байгаа. Тэгэхээр энэ анар гэсэн нэг юм ганц эрдэс доктортой анарыг та нар мэдэн шүү тийм ээ. Доктор ингээд бид нар харахад ингээд зүгээр анар харагдаж байгаа боловч ингээд маш одоо энэ 1 мм хэмжээтэй шүү тийм ээ. Энийг ингээд электрон проб нутгийн анализаар аваад очих юм бол доктор нь одоо плагакалац ч гэдэг юм уу, кианид ч гэдэг юм уу маш олон төрлийн юунууд орцсон байгаа бол таньж мэддэг байх юм байна. За нэг иймэрхүү байдлаар өөрөлдөө яг ялангуяа хилжүүлгийн хэсэгт бол тухайн судалгааны үр дүнгээр бол дэлхийн аль хэсэгт ямар үйл ажиллагаа явагдахад энэ хэсэг үүссэн байх юм бэ гэдгийг ингэж загварчилж бас харуулдаг байх юм байна тийм ээ. Гэх жишээтэйгээр жишээлбэл өгүүлбэрийг дуусгахад бол заавалчгүй талархал бичих ёстой. Жишээлбэл энэ юуны хувьд тийм ээ өгүүлбэрийн хувьд бол JICA болон Японы Монбушо Японы нөө босрлын яам хоёр болон санхүүгийн хэмжлэг үзүүлсэн талархлаач гэдэг юм тийм ээ. Энэ болохоор жишээлбэл Монгол ажиллахад бол гэрэл компани нар бол одоо бидний судалгаанд туссан баярлаач гэдэг юм. Иймэрхүү байдлаар бол хэрвээ таны судалгаанд ямар нэгэн
шалгалчтай гэсэн байх юм бол тэрийг заавчгүй харуулж авах хэрэгтэй байх юм байна. Тэгээ ашигласан ном зохиолыг бол заавчгүй харуулна, өөнийг бол мөн бичиглэл дотор заавчгүй холбож өгсөн байх хэрэгтэй. Түрүүн жишээлбэл тэр зурган дээр Жулиан Перс 1984-гээр бичсэн байдаг. Тэр нь болохоор ашигласан зохиолоор бол заавчгүй ингэж орж харагдсан байх хэрэгтэй байна. Жишээлбэл нь одоо тийм эмхүү байдаг харж авах хэрэгтэй юм байна. За хураалтын хувьд бол жишээлбэл нь одоо ерөнхийдөө ихэнх тохиолдолд бол ялангуяа эрдэм шилгээний хурлуудын хураангуй бол нэг хуудас шаарддаг. Тэрэн дээр keyword буюу төхөр өгүүлбэг оруулсан байдаг. Ерөнхийдөө ямар судалгаа хийсэн, ямар үр дүн гарсан, юуг илэрхийлж байгаа гэдгийг маш товч нэг хүсэл багтааж энэ програмаар бичиж өгдөг байх юм байна. Аяг нэг илтгэлийн нэрийг бол маш товч тодорхой хэн ч харсан ойлгох өгч явах хэрэгтэй байх юм байна. Жишээлбэл нь одоо энэ Монголын Баян хонгорын бүс байж байгаа байдлын одоо энэ чөлөөлөл патологийн насны судалгаа байна. Тийм ээ. Энэ болохоор энэ цагаан захируулын алтны алт дээр байгаа профилийн дайгийн насны судалгаа гэдэг ч юм уу тийм ээ. Энэ Монголын одоо энэ алтай уул байгаа энэ метаморф хэрэглүүдээс Дахин дотор судалгаа хийж эволюцийг судалсан талаар барьж гэх юм. Иймэрхүү байдлаар бол маш товч байх хэрэгтэй байгаа юм байна. За тэгээ элтгэл хилцүүлэхдээ бол яг аман болон одоо ханан элтгэлүүд байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бол заавчгүй түүн дээр бол элтгэл хилцүүлэхээ өмнө өөрийнхөө хилцүүлж байгаа элтгэлийг ямар байх тал дээр өөрөө хүн бол бодож тунгааж маш сайн зөв юм оруулж авах хэрэгтэй харуулсан байна. Тийм хамгийн гол нь элтгэл бол чухал судалгаа болж байгаа гэдэг нь харагдах хэрэгтэй, үнэн зөв байх хэрэгтэй. Бас сонсож байгаа асуудлыг сонирхдаг хэрэгтэй. Гэдгийг анхаарах хэрэгтэй байх юм тийм ээ. За тэгээ элтгэл хилцүүлж байгаа хүн бол хурдан ярьж болохгүй байх юм тийм ээ. Над чиг гэж хурдан яриад байж болохгүй юм. Мөн одоо слайд чинь жишээлбэл зарим фон танигдахгүй ч юм уу иймэрхүү мис алдаануудыг хийхгүй байх хэрэгтэй. Typing mistake гэж манайхан ярьдаг нөгөө компьютер дээр бичиж шалгахгүй ингээ гарчдаг тийм мистекүүдийг хийхгүй байх хэрэгтэй байх юм тийм ээ. Их жишээлбэл энэ зүйлүүд өгөр анхаарах хэрэгтэй. За ер нь бол яг хөө миний энэ элтгэл бол ерөнхийдөө өсгөө өндөр бол 24 байгаа. Энэ бол дандаа 24 байгаа. Тэгэхээр нэг их олон зураг байх буюу ингээд үргэлжилсэн бичиг байх айгүй муу. Тэр удаа айгүй онцгой хамгийн гол нь өөрөө яг юуг илэрхийлэх гэж байгаагаа маш том үсгээр тэргээр ерөөсө товч бичээд тэрийг хараад өөрөө зурган дээрээ гол нь ажиллаад ингэж элтгэл хилцүүлэх нь зүгээр юм байнамаа. Тэгээд ханы элтгэлийн хувьд бол миний зүгээр яг намайг сургасан багш нар буюу одоо манай юу Японы тэр сургуулиудын баримталдаг гол зарчим бол эцсийн үр дүнгээ заавчгүй ханы юу элтгэлээр илэрхийлэх шаардлагагүй. Яг нэг судалгаа хийгээд явж байгаа заримдаа нэг проблемд орчдөг шүү дээ. Асуудал шийдэгдэхгүй. Миний ч болохгүй, тэрнийг ч болохгүй, альтайж таарахгүй болдог шүү дээ. Яг тийм зүйлийг бол ханы элтгэлээр хилцүүлэх нь хэцүүтэй юм аа гэж оюутнуудад дандаа тэгж бэлдүүлдэг. Тэр нь ямар ч юм гэхээр нөгөө юу амын элтгэл болохоор ерөөсөө 10-аас 15 минут тавьчихдаг. Асуулт хариулж бараж байдаггүй. Ингээд дуусчихдаг аахгүй. Тэгэхээр ханы элтгэл бол улсууд тим брэкийн цагаар ч юм уу тийм ээ. Элтгэл дуусах зарим улсууд ингээд элтгэл рүү орцоо сонирхсан хүн очоод хэдэн цагаар ч ярьж болдог байхгүй. Тэгээд дээр нь яаж ихээр чиний судалгаа энэ нь зөв байна, энэ нь буруу байна. Цаашдаа энэ дээр анхаарах. Яг чиний энэ чиглэлээр саяхан тэнд нэг тэр хүн тийм судалгаа хийсэн шүү. Чи тэрийг аваад үзчихээрэй биччихээ тэгээд ингэж одоо аягүй их тийм чухал байдаг байхгүй. Тийм учраас бол яг оюутнууд энэ ханы элтгэлийг бол бас анхаарч явах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр юуг анхаарахыг хэлсэн байгаа. Ойрцоогоор ханы элтгэлийн дотор бичээстэй байгаа зураг мураг юмнууд бол 3 метрийн цаанаас хүнд уншигдаж танигдахаар байх юм бол ер нь их зүгээр байх юм байна. За тэгээд гарчиг бол 30 мм хэмжээтэй, дээд гарчиг бол 20 мм хэмжээтэй байх хэрэгтэй. Нүдэнд харагдахгүй олон юм ингээд ээлжлээ биччихсэн байдаг. Юу нь илэрхийлэгдэхгүй юм зүйлүүд байдаг л да. Тэгэхээр ийм зүйлүүдийг анхаарах хэрэгтэй юм байна гэсэн ерөнхий юм илтгэлүүдийг бэлтлээ. Тэгээ анхаарал хандуулсанд баярлалаа. Асуух зүйл.